За энэ хэсэгт бид өнөөдрийн нэвтрүүлгийн сүүлийн зочинтой харилцахад бэлэн боллоо. Тэгэхээр уулын спортын мастер Ариун Зол хүрэлцэн ирсэн байгаа. Нэвтрүүлгийн ихэнд бид бас танилцуулж байсан Хойд Америкийн ноён оргил Денали хэмээх ууланд авираад амжилттай авираад эх орондоо хүрэлцэн ирсэн байгаа. Танд баяр хүргэе. Өглөөний мэндийг бас баяр хүргэе. Баярлалаа. За өчтөр эх орондоо бож ирсэн те. Тэгсэн. Шүн аа. Уржигдэр шүн буужсан. Та бид тэнд бас хамгийн түрүүнд сэтгэлээ хуваалцахгүй эх орондоо ирсэн сэтгэл. Гүй ахт сайхан л байна. 20 хоног мөх цастаа ууланд явж байгаад ирэхэр чинь халуун дулаан газар ирэхэр чинь сайхан байна. Тэгээ нөө амар их харалсан, мэдээж хэрэг ядарсан. Тэгээд гэртээ ирэх сайхан байна. За та тэр энэ Хойд Америкийн ноён оргил энэ Денали уулны талаар бас манай үзэгчдэд танилцуулахгүй энэ яг ямар хэр их хүч хөдөлмөр шаарддаг, ямар хэмжээний уул, ямар хичнээн орны тамирчид оролцсон одоо ийм үйл ажиллагаа байсан юм болов? Хойд Америкийн яг одоо Аляскийн нутагт байрладаг Денали гэж энэ уул бол ерөнхийдөө Америкууд бол энэ уулчдад зориулж бүр зориуд Аляскийн тэр Деналиг огт хөгжүүлэхгүйгээр одоо зөвхөн тийм экстрем хэлбэрээр нь онгон байгалаар нь одоо ямар нэгэн байдлаар тэр уулчдад амар дөхөн байдлаар ч юм уу тийм тавилт хийгээгүйгээр ерөөсөө л жижиг онгоцоор буулаа. Тэгэл бүх ачаагаа өрөөж чаргааж ирээл тэр уул руу авирах тэр сорилыг тэр уулч өөрөө одоо үүрч явдаг. Тийм гайхамшигтай талбар нь. Би анх удаа л явсан л да. Тийм мэдээж хэрэг нөгөө гавьяа тамирчин Гангаан Монгол дүүрт удаага яваад. Тэгээд бид хоёр хамтдаа сая Монголын эмэгтэй уулчдыг төлөөлж явсан. Тийм тэгээ сайхан амжилттай авирсан. Мэдээж хэрэг энэ хугацаанд бол одоо миний хувьд бол асар их том сургалт боллоо. Мэдээж та очоос өмнөөс тухайн уулыг бас судалсан байх. Хичнээн өндөр ер нь сад бэрхшээлүүд хэр тулгарч яв. Тийм судалсан. Тэгээ яг Аляск гэдэг энэ чинь хуучин анх Оросуудын юу шүү дээ тий. Нөгөө Оросуудын газар нутаг байж байгаад Америкт одоо маш их тийм өрөндөө ч юм уу юм да ингээд шилжүүлэгдсэн гэж тийм байлээ. Тэгээд Аляскийг бол ерөнхийдөө одоо сая бид нарын явсан ингээд амтэн өдөр байна уу гэдээ байхгүй. Ерөөсөө тэр чигээрээ маш их цас ордог, маш хүйтэн хойд туйлын уур амьсгал орж ирдэг. Ерөөсөө л ингээд явдаг. Одоо зөвхөн ингээд 5 6 7 сар нь дөнгөж дулаарч ирдэг. Тэр үед нь олон орны уулчид авирдаг. Тэгээд жилдээ нэг 1000 гаруй уулчид бүртгүүлдэг. Тэрний нэг 40-50% нь амжилттай авирдаг. Тэр дундаа яг амжилттай авирсан уулчдын 3-аас 6% нь л эмэгтэйчүүд байдаг юм байлээ. Маш бага байна тийм. Тэгээд бид энэ мэдээллийг явахаасаа өмнө авсан л та. Тэгчээд нэх анзаараагүй. Тэгээд сая өндөө очиод битээрээс өөр Аз бол өндөө байгаагүй. Хоёр Аз л эмэгтэйсэн. Мэдээж хэрэг манай Монголын нөгөө баг маань бол байсан. Бид нар маань тэгээд тэгэхээс нөгөө Япон, Солонгосын нөгөө уулчид юурс байх. Тэгээд Америкийн багууд дээр бол ганц нэг залуу эмэгтэйчүүд байсан. Тэгээд эмэгтэйчүүдийн авиралтын дундаж нас нь бол 34-өөс 38 нас байсан л та. Тэгээд бас битээрч бас жоохон нас явцсан байсан. Тэгээд одоо яандаа л гэж бодож байсан. Тэгээд үнэхээр тэгтээ бас. Гавьяа тамирчин Гангаамагийн хувьд бол дөрөвдгөө гарч байгаа гэж байна. Таны хувьд анх удаага гарсан гэж байна. Ийм хүүтэн цаг агаартай, цастай, ийм өндөр хэмжээний ууланд ингээд авирахад бол мэдээж эмэгтэй хүнээс бол маш их төвчээр хатуужил шаарднаа. Тэгэхээр яг бидний хувьд бол миний хувьд бол бүр төсөөлөгдөхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр яг одоо 20 хоногийн хугацаанд хэр хугацаанд өдрийнхөө хичнээн цаг нь алах уу, хичнээн минутанд нь амарх уу, яг өдрийн хуваар юу нэг яаж явсан бэ? Тэр нөгөө бүр ингээд онгоцноос буухад 2000-аас эхэлж байгаа л да. Тэгээд оргил маань өөрөө 1194 шүү дээ. Дээшигээ. Тэгээд тэр чинь 1-р кемп, 2-р кемп, 3, 4 гэдэг ингээд кемпүүдэд байрладаг. Тэгээд тэр кемптэй хүрэхийн тулд өглөө мэдээж хэрэг нэг 9 цагаас оройны нэг өдөөс хойш нь маргааштай нэг өдөртөө нэг 10 цагийн алхалт эднэр хийдэг. Гэхдээ одоо шинэ би нөгөө үүрч аваа нөгөө ачаануудаа шууд энэ дээр аваачих ямар ч боломжгүй. Маш их ачаа байгаа. Одоо шинэ битээр их чинь бүтэн 4 литрийн газ түш хүн болгон
За тэгээд тэрнийхээ 100 юм тийм ээ. Майхан, үүр хүч тэгэл одоо мишок, гудас юу гээл те. гэл маш их ачаа. Энэ зүгээр та нар сонирхуулах гэж та авчраараа гэхээр ганц нэг л багж авчирсан болохоос биш. Энээс гадна хүрц, хөрөө нөгөө цасаа ингэж янзалж урдаг одоо өөрсдийнхөө оромж талбайг хийдэг багаж тоног төхөөрөмж аюулгүй анкор гэдэг энэ анкор хичээл одоо шүү 5 6 шиг байх жишээтэй. Их мэдчлэн битэрийн хувьд бол үнэхээр хүнд их ачаатай явж байгаа. Тэгэхээр тэр ачаануудаа эхлээд талын гаргаж тавина. Уцаад бууж ирнэ. Тэгээд дараагийн ахаад цаг агаар харж байгаа дараагийнхаа өдөр нь дахиад нүүн дээш нь. За тэгээд нэг ингэсээр байгаад 2 дугаар кемп, 3 дугаар кемп дээр ингээд яг л нэг шоргоолжны биш ингээд зөөсөөр байгаад юмнуудаа баг багаар зөөсөөр байгаад гардаг нь энэ бол яг Denali стилийн өөрийнх нь авиралтын техник юм байл л дээ. За тэгж мэдээж хэрэг ачаа нэгдүгээр дээш доош гаргах нь нэгдүгээр чухал, хоёрдугаарт өндөрт бие дасгалт хийх нэг аргачлал. Тий. Бие дасгаж гин гэсэн үг. Тий, одоо өндөрт гарчаад бууж ирэхэд хүний бие организм мэдээлэл аваад өндөрт гарцсан буцаад дасалт сайн өгнө гэсэн. Тэгэхээр нөгөө өндөр ууланд явах техникийн хамгийн гол үзүүлэлт нь өндөр дасалт байхгүй юу? Дасах хэрэгтэй болно тий. А яаж дасах вэ гэхээр өндөрт гараад буух. Дахиад гарах, гараад буух гэх хөрөөний ир шиг тэгж явах тэр техник байна. Зөв. Бас эн чинь маш олон тийм зохицуулт юунууд байд юм шүү техник маш гол. Тэгээд надад Америкчуудын тэр Denali-г бас их хайрлж хамгаалж байгаа нь маш их таалагдсан. Энийг бол бас заавал хийх ёстой гэж бодож байна. Тэгээд ийм пластикийн уут нь тусгай тодорхой хугацаанд ингээ уусчдаг. Тийм уутан дотор зөвхөн өтгөн шингэнээ гаргаад тодорхой яг нэг цэгт л тэрийг хайдаг. Тэгэхээр тэр нөгөө одоо тэр чин тэр одоо ингээл хажуунаас нь аваад цасаа буцалгаад ууж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр олон 100 жуулчдыг яаж цэвэр тэр байгалыг Аляскыг яг цэвэр цэмцгэрээр нь хамгаалах уу гэдэг тал дээр бол үнэхээр бас юутай. Их том ажил хийж юм байна. Тэгээ Гангаамаа тэрийн бас нэг зорилго бас оргилд мандуулсан туг бол нөгөө тамхины ишг Улаанбаатар гэдэг лого бол ямар гоё юм бэ. Тий. Тэр зурган дээр байгаа тий. Тамхинаас гарах манай аяны бас сүүлийн явж байгаа. Тий. Тэгээд нөгөө тамхины ишг Улаанбаатар гэдэг аянг ерөнхийдөө одоо бид нар уулчид, аялагчид урайлж тий Улаанбаатартаа байгальдаа явсан тамхины ишээ битгий шууд хаяараа ингээд саунд то покетн ч юм уу ямар нэгэн байдлаар тий уутанд хадгалж явж байгаа тогийн саунд хийгдэг ийм урайг гаргаад тэгээ тэр тугаа мандуулсан амжилттай. Тэгэхээр сайхан мэдээ. За энд ирсэн зургуудыг бас танилцуулах зүйтэй байхаа. За 2019 оны 1-р сарын 31-нд зул тэгээд энэ таны дандаа зурсан зургууд уу? Тий. Би яг нөгөө миний бас нэг хобби зураач зурх зуртай. Тэгээд сүүлийн нэг 3-4 жил жоохон эрчтэй энэ зураг руу орж байгаа. Тэгээд бас нэг Denali сая явсан зорилго маань ихээр мэдээж хэрэг ууланд гоё байгальд явж байгаа. Аляскийн тэр гоё мөнх цастай уулын байгаль бол үнэхээр үзэсгэлэнтэй. Тэгээд тэрийгээ давхар зурах гад. Мэдээж хэрэг тэнд бол зурах. Би бол усан бодгаар зурдаг л да. Тэгээд тэнд зурах боломж олдохгүй ч гэсэн сэтгэл дотроо юу зурах уу гэдгээ төсөөлөд. Тэгээ яг энэ миний зурсан зургуудыг анцны авчирсан байгаа. Тэгээд уулчин зураач гэдэг иймэрхүү тодтоглол жоохон хөгжүүлээл гэж бодож байгаа. Тий. Үнэхээр сайхан зургууд байна. Энэ тэгэхээр нөгөө Denali уулнаас ууланд авирахаас өмнөх дандаа зураг. Энэ өмнөхүүд. Дараа нь одоо зурагдах маш олон гайхалтай бүтээлүүд гарах нэ. Тэгнэ. Одоо тэгээд сайн хичээж жагаад их л ажил хөдөлмөр орно. Яг л нөгөө зураг зурах гэдэг бол өөрийгөө хөгжүүлж байгаатай адилхан ууланд авирах гэдэг бол яг өндөр ууланд гарахтай гол зорилго нь бол биш юм байна. Миний хувьд бол тэр донд тэр 20 дооны хугацаанд өөрийнхөө хүүтнийг төсвөрлөх чадвар, бие даах чадвар, за тэгээд уулын багаж тоног хөрөмжтэй харьцаж байгаа чадвар, амьдрах чадвар, тэгээд төсвөр дэвчээр бүх юмаа нөгөө өөрөө ингэж сорж үзэж байгаа л ерөөсөө чухал. Тэрийгээ сайн сорж үзэх гэж л явсан л да. Та тэгээд маш сайхан зурдаг зураач хүн байж ийм хүн техник дээр ингээ гармаараа эвдлэх болдго юм уу? Гайгүй юу? Тийм, улам л хөгжиж штэ. Та энэ юунуудыг бас багцуудыг биднэрт бас танилцуулахгүй ер нь юуны зорилттой зүйлсүүд байна вэ? Бүгдээрээ л их чухал урагтай байна. Энэ яг нөгөө зүгээр сайн цөөхөн идэхнийг авчирсан нь яг Denali дөрөсөө яг биедээ байнга авч явдаг багцаал авчирсан. Тэгээ энэ дээр би нэг нөгөө
нөгөө мөсний сүхөө орхисон байна. Аха. Тийм тэр мөсний сүх бол хажууд байнга уулгатай. Тэгээд тэр яг хэсэг газраар бол нөгөө юм хүчтэй хад их нурдаг. Аха. Тийм тэгээд дандаа юм каск зүүж явах хэрэгтэй юм байлээ. Аюулгүй байдлаа. Аюулгүй байдлаа хамт. За тэгээд энэ бол мэдээж хэрэг нөгөө гутландаа хийдэг юу шүү дээ. Тэ? Засны Тийм засны крампон. Энэгүүгээр бол дээшээ явна гэсэн. дөрөвдүгээр кампус дээшээгээ бол яв 4000-аас дээшээ бол огт явах боломжгүй. Яагаад гэвэл дандаа цэнхэр мөсөн ханууд байгаа. Мөсөн хан, мөсөн налуу, дандаа хэвгүй тийм эвгүй байралтай явсан хамаалт хийж олсонд орж иж энийгээ зүүжиж хамаалт хийгээд зуурч ингэж явдаг тийм. За таны аялал бол үнэхээр гайхалтай сайхан. Сайхан өнгөрчээ. Тийм. Тэгээд нөгөө талаар бас их онцлогтой учин нөгөө их юм бол та өөрөө зураач. Их сайхан өөрийнхөө бас аяллахаа, өөрийнхөө бас гарсан уулынхаа бас мөн тухайн яг үед бас төрсэн сэтгэлдүүдээ бас дараа нь өөрөө зургаар илэрхийлнэ гэдэг бол үнэхээр гайхалтай. Тэгээ нөгөө уулчин хүн зөвхөн тэ уулан дээрээс үнцгийг юмыг хардаг. Аха. Мэдээж хэрэг ихэнх зураач нар бол дандаа л доороос хардаг байх л та. Тэгэхээр яг миний гоё гарах гээд байгаа тэр яг тэр ууланд явдаг тэр уулны уулчдын тэр нэг амар тэр нэг мэдрэмж байгаа шүү дээ. Тэрийг л гоё усаар усан бодог өөрөө гоё эмоцтой хэдхэн минутанд зурдаг тийм техникэлтэй. Тэгээд усан бодгаар зурх дуртай. Тэгээд тэрийгээрээ бас ингээд ганц нэг оролцчихл байгаа. Тэгээд бас миний багш байгаа л да. Бас надад сайн зааж өгч байгаа. Тэгээд хүн чинь ер нь насаараа л сурна шүү дээ. Тэгэлгүй яах. Одоо уулыг ч гэсэн сая би гангаамаагаас маш их юм сурсан. За энэ маш их баярлалаа. Бидний ярилцах цаг энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд таны хувьд бол би эмэгтэй хүний хувьд бол маш их бахархаж байна. Маш олон зүйлийг ингээд суралцаад урлаглагч юм, спортлагч юм. Тэгээд зураач, спортын мастер, уулчин ариун зултай бид өнөөдөр ярилцлаа. Танд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа.